Чи энэ одоо юу үзүүлэх гээд байгаа юм? Ийм аялгаа. За энэ төргээ төр заа. Төр. За. Би нөгөө засгийн хэмжээнд дуулах хориотой хүн гэдгээ ихлэ хэлэх хэрэгтэй байна. Манай багш намайг битгий дуулаарай гэсэн. Гэхдээ бидний үед бол дуу хөгжим гэдэг ихээр бүтээгдэнэ. Ялангуяа цөхрлийн цаг үед хүн илүү дуулдаг штэ. Тийм. Хүнд хэцүү үе байсан учраас маргаашиг сайн сайхан болно гэж ерөөх шинжтэй дуу их арвин байдаг. Мэдээж гонига тэрчлэн сэлж ухаажуулах дуу байж ихээр бүтдэг байлаа. Тэр хөг нэгэн цагтаа үүргэнд үргээд устчихсан. Устгах ёстой юм. Тэгээд өнөө цагт чиний үеийн уурыг дуулаад өнөө цагийн хөгийг би сонсоод ямар их харуулсалтай. Тэгтээ харуулслын аялгуун дээр багталтай шүлэг дүүргэвэ гэсэн зөрчилдөөнийг олж харж байна л да. Жишгэнд давхар их шигт урт морин хуурын их шиг сонсогдож явах шиг байна. Хоёр морин хуур байна уу? Нэг морин хуур татчих жаа хоёр хэлсаад. Давхар ихшлэг татагдаж байна. Тэгэхээр энэ дээр бол бид нэр их өвчлэн харуулслыг илэрхийлдэг байсан. Гэтэл энэний нөгөө үгэн шүүлгэмж нь байна шүү дээ. Гоёлын тухай надад өгсөн юм зүйл гэсэн одоо бахархал орж ирж байна шүү дээ. Тэгээд байгаа зүйлгээ удахгүй алдах байгааг илэрхийлсэн юм уу гэж мэдрэгдэж байна. Яг таны хэлдгээр яг би энэ юу нь болохоор биднэрт байгаа гоё юмыг хараачаал гэсэн юу бас явжлаа юм. Яг юугүй хүн булаалгахын одоо нэг хотолд чон ороод ирж гисэн. Гэтэл гэрт няраагаа тэрврээд ганцаараа үлдчихсэн. Няраагаан орхоо гарах уу? Яах уу гэд нэг эргэлзэхэд нэг юм сэтгэлийн утас онжирчдаг да. Яг тэрний айлгуун дээр нөгөө харамын сэтгэлтэй эдийн өгүүлэмжил ороод ирлээ дээ л гэж мэдрэгдлээ. Сонирхолтой. Тэгээд энэ зуур бодлоо л доо. Хэрвээ байна гэж өнгөрч байвал ямар их шиг гаргах бол гэж. Эсвэл байсан гэд дурсаж байвал ямар их шиг гаргах бол. Төсөөлж байна уу? Одоо бол байж байгаа боловч цаг хугацааны орон зайд ирээдүй тодорхойгүй өнгөрснөөс өвлөгдсөн нь тодорхой аялгау орж ирлээ шүү дээ. Тэгвэл энийг тогтоосон цаг хугацаа руу оруулаад ирэх буюу байсан гэд өнгөрснийг дурсвал ямар их шиг орж ирэх бол. Бас юм жоохон гонигтай. Яагаад? Илэрхийлэх юу н аялгауныхны юунууд гэхээр таны хэлдэг байсан гэдг нь одоо бид нар байхгүй болцсон. Тэгэхээр нэг ямар нэг хэмжээр сэтгэлийг нь тэрийг хүргэхийн тулд одоо цагийн биднэрт тий би яг танаас сууж байгаа нэг тэр үед ямар дуу уур байсан бэ гэдэг. Яг л одоо бидэрт ирсэн одоо ардын дуу юунууд тэгэхээр хөгжмүүд маань болохоор хөвчлэн одоо уртын дуу тэгээ цаг хугацаа он цагаа илээж явж байхдаа тухайн үеийнхаа хөгжил
Тэгээ гадны соёл орсон гарснасаа шилтгаалаа дуу урууд маань бол ихэвчлэн тийм хөгжилтэй талын баясгалантай тий бахархал гэдэг маань нөгөө баяр ёслол найр том цэнгэний одоо үед дуулагддаг байсан болов уу гэмээр тийм дуунууд нь ихэвчлэн байдаг. Тэгэхээр яг тэр юуд явахаар нөгөө хүмүүсийн сэтгэл нь яг одоо цагтаа л тэр нь байгаад байгаа юм шиг мэдрэмж төрөгч магадгүй. Тэгтээ уртын дуу одоо ингээд хүмүүс сонсохоор дандаа юм баяр ёслол дээр дуулагддаг учраас энэ уртын дуу одоо дандаа л баяр ёслолын л дуу юм гэсэн ойлголт хөвчлэн хүмүүст одоо цагт бол бууцсан байдаг. Тэгэхээр тэрийг урд нь байсан юм а гэдгийг яг тухайн үеийн юу яг таны дүнцээр тэгээд уртын дууны хувьд нэг тодломж хэлэхэд цаг хугацаанаас гадуур их шиг байдаг л та. Өөрөөр хэлбэл байсан, байгаа, байхч болно гэдэг гурван хугацаанд илэрхийлдэг учраас хүний нөгөө төсөөллийн хэмнэл буюу зүрхний цохилтоос илүү урт хэмнэл өгчөөж цаг хугацаанаас гаргаж их шиг бүтээж байгаа юм. Өөрөөр хэлбэл тогтоож байгаа гэсэн үг. Амар амгалан урт их шигэнд хүний зүрх хэмнэлийн хувьд тогтдог. Зүрхний хурд тогтчоор чин оюун тогтно. Тийм биз? Амьсгал уужаарна. Бие дулаацна. Сэтгэл тогтно. Сэтгэл тогтонгууд уртч болоод үйлч тогтож эхлэв шүү дээ. Ийм тогтоолтын шинж өгүүлэмж өгч байгаа үедээ бол ихэвчлэн урт дуу буюу зүрхний хэмнэлээс илүү хаялттай хугацааны дуу гэж тухайн хүний удирддаг л та. Тэгэхээр уртын дуу бол бүр манаас аач өгшин буюу хөнгөрнөөс ч өмнөхөн бүтээгдэжсэн. Зорилго нь гэх юм бол хүнийг төгшүүрээс гаргах, ан амьтан байгалийн үзэгдлийг төгшүүрээс буюу нөгөө бүлэглэж байгаа зүрхний хэмнэлийг ангах зорилготойгоор эхлээд авиалгын төвшөнд бүтээгдсэн л дээ. Жижигхэн ад унгаа голчдаг шүү дээ. Тийм үү? Яагаад тэр голж байгаа юм? Өөрийнхөө төрүүлсэн өрөө. Ялангуяа анхныхаа үрийг голох нь их байдаг. Аян амтан дээр. Өөрөөр хэлбэл эцэг их болох айдас тэр амтанд явагдаад байгаа юм. Энэ үед зүрх нь асар хурдтай цохилож биеэс нь уурс авсана. Дотоод тэмцэл нь амьсганы хөдөлгөөнөөр нийлэрнэ. Яг энэ дотоод шүүрлийн тогтолцооны хувьд бүлэнгартаж байгаа амтныг аялгаугаар зүрхний хэмнэлийн тайвшруулад өгчхөр. Тусна. Нөгөө бохор арилждаг. Боёо зүрхний хэмнэлэн тайвширахад дотоод шүүрлэн тэнцвэрчиж, дотоод шүүрлэн тэнцвэрчээр байгалийн зүүн сэргээд нөгөө эцэг их болох айдсаас ангиж ирдэг. Ингээ буцаад үрэн авчихдаг. Боёо хүлийн зөвшөөрдөг. Ухна. 2 дахь 3 дахь унган дээр бол энэ үзэгдэл гардаг. Бүр яах вэ? Унгаа эндүүлсэн гүйд нар дээр бол өөр унгаыг аргадаг. Тэр чинь минийх биш. Минийх хаа маань гэсэн юм бас л нөгөө зүрхний цохилтын хурдсгал ороод ирчихэж байгаа шүү дээ. Тэн дээр бас ингэж тайтгаруулалт хийж зүрхтэй харилцсан. Одоо амтан гаршуулж байсан үзэгдэл. Уртын дуу өсөх. Ерөнхийдөө урлаг хөгжих. Тэр суур болоод ирсэн юм. За тэгээ энийг төрийн төвшөнд ашиглалтна гэх юм бол янз бүрийн санаа зовнилтай байгаа ноёдын чуулган дээр уртын дуу тавих. Ихшиглүүлэх, удирдлага хийж эхэлж байгаа юм. За яана адууга тэнд тавьчихсан. Аваач хулгайч авчих уугүй юу гэд нэг ноён бодно. Энэ хаанд нэг ойр байж агаад арилж байгаа бүтээч юмсан гэсэн бодол байгаа. Энэ бүх үзэл бодол харилцан адилгүй зүрхний хэмнэл дээр тогтож байгаа. Тэрийг нэг их шиг тураангуйлан бүгдийнх нь зүрх сэтгэлд ойр тодорхой утга өгөхгүй. Их шигээр удирдах нь уртын дуу төрийн тавцанд орж ирсэн түүх юм. Ойлгож байна уу? Уртын дуундар яг тохиочлсон утга байдаггүй шүү дээ. Баг зэргийн сургаал байгалийн үзэмж ноёлдог шүү дээ. Тэгээ үг нь сонсогдох нь багтан авиагаараа ишхийнхаа сонголтаараа явж тэр одоо сэтгэлийг
Тэгэхээр нөгөө тогтоох тусдаа байсан гэд түрүүн ярьсан шүү дээ. Тэрийг нэг химнэл дээр тогтоогоод ирж байгаа юм л да. Ингээд тогтцсон үед алхам хийх боломжтой болдог учраас эрчим хураах үзэгдэл нь уртын дуунаас эхэлдэг. Өөр уртын дуу шиг тийм хялбар бөгөөд тогтоох зэмсэг олдоогүй. Яг л хүний хөвч байхад л хангалттай байх нь нүүдэлчин амьдрал тохиромжтой байсан. Өөр төрт улсуудын хувьд бол аялгүй их шиг татлахууд байна шүү дээ. Ихэвчлэн татлагын хэмнэл, зүрхний хэмнэл захирагддаг учраас төрийн хэмжээний аялгауг тоглодог. Яг гэхдээ хүний уртын хоолойн хөвчөөр уртын дуудаа гэсэн шиг тийм урт тавиа гаргах боломжгүй. Хичнээн урт татлага байхад. Тийм биз? Ямар ч 7 дахь зүрхний цохилтон дээр заавал нэг татах шаардлагатай болно. Инхээр нөгөө богинохон болоод бодол сарнаад байгаа юм. Хүний амьсгал бол бүхэл бүтэн 21 амьсгал буюу хамгийн урт ихийг өгөх боломжтой байдаг. Тэгэхээр төр тогтоож исэн аялгауны хувьд бол хамгийн урт их шигт энэ нүүдэлчин төмний эсгий туурхтны аялгаунууд хүнийг тогтоох зорилготойгоор үүсэж тэрийг улам уушиг небяраар уртсгасан. Дээд амжилтанд 48 амьсгал. Одоо ч тэрлүү амьсгалдаг амтан байхгүй байлгүй л дээ. Тэгэхээр уртын дуу тэгэж одоо зоригтойгоор бас зоригтойгоор хөгжсөн. Зоригтойгоор хөгжсөн учраас бусад дуунаас илүү урт хадгалагддаг. Тэр үед нөгөө нэг одоо цагт бол уртын дуутай хамт морин хуур хавсарч тоглодог байсан. Тэгэхээр одоо урд цагт бас яг тэгж үгүй дан уртын дуу буюу нөгөө хоршоо дуу, 2 хүн уртын дуу дуулах, 10 хүн уртын дуу дуулах гэдэг хэмнэлээр анх хөгжиж байгаад дараа нь хөгжмийн зэмсэг нь орж ирсэн. Ойлгоно. Дараа нь бүх төрлийн хөгжмийн зэмсэг орж ирсэн. Тэгэхдээ уртын дуун дээр эхлээд заавал хүний хоолоогоор нөгөө бүх хүний анхаарлыг татаж хурааж байгаад бүхнийх нь оюун санаа нэг ижил хэмнэлд хүрсний дараанаас хөгжмийн зэмсэг нь орж ирдэг гэсэн нэг юм тогтоогдсон хуульчлагдаг дүрэн байдаг байлаа. Ухах нь. Морин ууран дараа нь чимиг болж яах нь. Эхэндээ хүмүүсийн сэтгэлээ татахын тулд зөвхөн дуучингаараа эхэлж явдаг байсан. Тэгдэг. Тэгээд морин хуур, хэнгэрэг, ам татлага, гуур бишгүүр, ятг гал нөгөө нийхэм хөгжийн хэрээр хөгжмийн зэмсэг олширдаг шүү дээ. Тэр хуулиар тэр уртын дуу дээр утга өгч эхэлсэн. Өөрөөр хэлбэлээ би одоо хаан хүн. Та бүгдийг бол яг энэ дайнд анхаарал төвлөрүүлээч гэдэг зорилго өгөхийн тулд оюун санааг бэлдэх гээд байгаа юм. Тийм үү? Тэгвэл тэр нэмэгдэл хөгжмийн зэмсэг нь уртын дуун дээр тэр дайн гэдэг утгыг өгөөд хөөрлийг өгдөг. Ингэнгүүт зүрхний хэмнэлийг буцаагаад хурдсгаж эхэлж байгаад ижил хэмнэлээр бүгд нэг гараанаас. Яг жагсаач зэрэг шиг зүрхийг хурдсгана. Нэг хэмнэлд. Яг ингээ хэмнэл өгснээ дараа буцаад 8 аялгуулан ороход үзэл бодол зүрхээ дагаад цэнгийн ижил хөвд орчин. Тэгх үед би чамаас мундаг, чи надаас дорой гэдэг үзэл бодол бүгд цэвэрлэгдээд би ийм юмар л туслая. Надад ийм чадвар байгаа гэдэг хэрэгцээтэй мэдээлэл гардаг. Иймэрхүү зэвсгээр ашиглагдсан л да. Цэгц бодолтой болгоч байгаа. Тэгээ нөгөө хурал цэгц гэж ярьдгийн учир гарч ирж байгаа юм. Ухамжтай юм. Тэгээ иймэрхүү байдлаар хөгжиж байгаад юан гүрний үед завхарсав. Одоо цагт бид чинь юан гүрний үед бүр хөгжсөн гэж одоо цагт яриад байдаг. Нэг хурлааны үед маш олон хөгжим нь хөгжсөн. Уртын дуун буюу нөгөө төрийн нөгөө энэ ёслогдоогүй дөрвийн уртын их шиг нөгөө бүх соёлтонд таацаагүй учраас. Өөрөөр хэлбэл энэ чинь 5 хайр үндэстний их гүрний бодлого хэрэгжүүлэхэд уртын дууг ойлгож сонсогддог тийм сонор бэлтгэгдээгүй учраас уртын дуу нустаад хөгжмөн давмгайлан гарч ирж. Тэгэл таньдаас морин хуур одуулсан доо.
Уртын дуугаа гээгээд уул нь бол уртын дууг чимэх хэрэгслээр явж ийсэн. Морин хуур хэдий цагийн үе юм гэж юм бэ? Морин хуур бол хүннөөгөрний сүүл үеийн бүтээл. Босоо ятгыг хэлбэршүүлэн хийсээр агаад тэгээ морин хуур буюу хоёр чавхтас дээр хамгийн одоо цөөн одоо бүрдэлээр хөгжмийн зэвсэг зохион бүтээсэн үзэгдэл юм л да. Тэрнээс өмнө бол нэлээд олон чавхтастай хөгжмийн зэвсгүүд бүтээгдэж ийсэн. Одоо ятгын хэлбэрүүд. Ухамжтай юм. Дэлхийн анхны хөгжмийн зэвсэг бол цөхөр хөгжим шүү дээ. Чавхтас хөгжим дотроос анхдагч нь ятаг байхгүй юу? Нөгөө харилцан адилгүй утсан татлагны дуугаар цохиурлуугаа адил дуу гаргаж өнгө үүсгэж байсан. Тэгээд тэндээс ятхыг одоо хөрөөдөх хэл буюу татах хэлбэрээр хөгжмийн зэвсэг салбарлан үүсээд тэр татах хэлбэрийн хөгжмүүд үүссээр хагаад хамгийн бяцхан хэлбэрт байж болох хамгийн хөнгөн хэлбэрт хөгжмийн зэвсгийг шийдсэн нь одоо морин хуур буюу хуур хөгжим юм. Яг хуур хөгжим л дөө морин хуур гэдэг нь хуур хөгжим үүснээсээ дахиад жоохон цаашаа явж байгаад үүсэж байгаа юм. Ихэл гэж яриад. Тий. Тэрнээсээ эхлээд хаашилж морин хуур дээр. Тий. Тэгээ өвгөн миний үед бол одоо юм хоёр чавхтастаар гитар хийж тоглоход их байлаа шүү дээ. Танаа мэдээдгээр товшуур. Тэр үедээ товшуур гэж нэрлэдэг байсан таны. Үгүй татлаг л гэдэг байсан. Татлаг гэдэг. Татаж тоглож байгаа болохоор татлаг гэдэг. Татлаг өөрөөр хэлбэл нөгөө харваачийн эрхивч байна шүү дээ. Тэрүүгээр татаа ичдэг байхгүй. Тэгээ завхаа дууд болно. Зэрэг юм чи яах юм. Чи хэдэн жилээр хээр яваад хийсчээр чинь ихнэр сан нь шүү дээ. Тэгээ ихнэрээ татдаг байхгүй. Тэгээ эн чин бас их залуу да 13 настайдаа зэрэгт явчихна. Тийм үү ах нарыг дагаж байгаа татаа суулчихна. Тэгэнгүүт охин найрдаг байхгүй. Зүрхний хэмнэлийн өөрийнхөө хэмнэл рүү шилжүүлж байгаа шүү дээ. Намайг хар гэд хөгжмийн зэвсэгтэй эмэгтэй хүн найрах бол хамгийн боломжтой өрх байхгүй юу. Ястай эмэгтэй хүн сайн хөгжмийн зэвсэгчд унахгүй байхыг харъя л да. Хичнээн царай муутай байсан ч хамаагүй. Санхүүгийн чадваргүй байсан ч хамаагүй. Тэр авьяас бэлэг бүтээмжийн чадварт эмэгтэй хүнд оролдог. Тэгэхээр чин энэ 13 тань чин нэг 18 таатай хүнтэй сууж эхлэн штэ. Яг тэр үед бүгдээрээ хөгжмийн зэвсэг тодорхой хэмжээнд дуулдаг, дуулахгүй бол татдаг. Ядаж нэг их шиг гаргачихдаг болж штэ. Ах нараа дагаж явсаар байгаад. Тэгэнгүүт нөгөө охин дээр туршилтууд хийж эхэлнэ. Тэгээд хоёлын дуунууд л үсээд штэ. Бүх цаг үеийн хоёлын дуу хамгийн өндөр тоотой байд. Хосоо олох гээд байгаа юм чинь яах юм. Эцгийн голомтоос гарч өөрийн голомтыг дагуулна буюу 20 дугаар тусгаар тогтмолтой хайж байгаа хүмүүс чинь идвэхтэйгээр уран бүтээл тойрог байна. Тэрийн шиг идвэхтэй уран бүтээл тойрогдог нас байдаггүй. Өөр 25 хүртэлх нас бол уран бүтээлийн идвэхтэй. Зүгээр өөрөө л ингээд бараг оргилж явдаг нас шүү дээ. Тэрний дараа уран бүтээл заавал бодлогын төвшөнд ороод ирчихдээ. Тэгж байгаа биз? Өөрөөр хэлбэл хуулийн шин чанар алга болчиход бийд байгаа л да. Гэхдээ нөгөө амьдралын хувьд тогтоочж байгаа байхгүй. Хантай болцсон, үртэй болцсон. За зовлон гэдгийг мэдчихлээ, жаргал гэдгийг хадгалчихлаа. Гэ ойлгоод ирэнгүүт өв гэдэг зүйл рүү оюун санаа өсөөд тийм нийхэм лүгэн хандсан, өвийг тодтогсон, сайн мууг ялган тусгаарлсан уран бүтээлүүд гарч ирээд тэр нь нөгөө 25 шиг зүгээр замбрааг уурсахгүй шүү дээ. Дусаал юм тогтолцоо шиг уурсан. Баг хэрнээ өндөр чанартайгаар бүтээгдэн. За тэгээд татцаараа 50-аад наснаар бүр нөгөө алсарсан уран бүтээлүүд гарч ирнэ. Буюу үхэл амьдралын заагаа бодож эхлэв шүү дээ. Амьдрал гэдгийг утга хайсан дуу аялгаанууд. Үхэл гэдгийн мөн чанарыг ирсэн дуу аялгаанууд. ертөнцийг ерөнхийчлэн харсан дуу аялгаанууд боيو байгалийн зураглалууд ихээр үсэж эхэлнэ. Зүгээр л байгаад нь баярлдаг. Тэр сэтгэлийн хүүгийг хүн мэдэрч тэрийг бүтээж эхэлнэ. За тэгээд нэг 10-аад жил төрөвж байгаад үхэн үлдэснэн тэгээд бүр үлгэр туйсан боيو хийсвэрлийн орон зайлуу нөгөө сүнс нь угаасаа хөөрж байгаа хувьд чөтгөр шуулмсаа дуулаад эхэлнэ шүү дээ. Эсвэл сахиусан тэнгэр бурхтыг дуулаад эхэлнэ. Хүний хөгжил ийм л байдаг. Уран бүтээлч адилхан байна. Тарих тэгж бэлэн болоод байгаа юм.
цэнийг хувьд өөрчлөлтөнд ороод байгаа юм. Эхний цэнийг бол ээжээсээ сулган тусгаарлагдах гал 18 жил тэмцсэн шүү дээ. Дараад нь эцгээсээ салан тусгаарлагдах гал дахиад 18 жил тэмцсэн шүү дээ. Тэгээд салан тусгаарлагдаад хоёр мөчлөгөө давангууд нийгмийн амтан болоод нийгмээ таних гайхаж эхэлнэ. Ангайн. Тэгээд нийгмийн танин мэдэх хүн байгаль байна, ертөнц байна, зөв байна, буруу байна гэж дуу бүтээж итэл нөгөөх нь ч ойлгомжтой болоод ирнэ. Тэгэхээр одоо яг урд байгаа зорилго бол үхэх гэдэг зорилго үлдэнгүүт ертөнцийг цагаантай харттай харах гэдэг. Өөрөөр хэлбэл үхэхүүн орон зайд амьдрал гэдэг зүйл байна уу? Эсвэл гэгэтийн орон зайд амьдрал гэж байна уу? Гэт. Огторгуйлаг оюун санаа бэлэн болчихж байгаа юм. Тэгэл од ирэхсээс ахуулаад яста хэлбэршүүлэх гэж үзэж таарна да. Тэгээ бас өтөл насн дээр буцаад нөгөө нялгараад тусгаар тогтносон байдлаасаа уйддээ муу яадгийн эрхэлмээр санагдаад ээж аваагаа их дуулна шүү дээ. Нөгөө ирэхгүй ахиж эрхлэх боломжгүй учраас харуусал дуудагдана. Хэзээ ирэх юм бэ та гэдэг үхсэн хүний хойноос дуулаад байна. Ялангуяа нэг амруу хоол хийж ирснээр ээжүүд их дуулагдана. Хаяа нэг ташуур өгдөг аавд бол баг дуулагдана. Гэхдээ яг алдсан үед тэр дуу гарч ирдэг шүү дээ. Хүний сэтгэл санаад. Том хохирлын орон зайд. За яста аав хэлж яхад нүжөөр таниагүй алдчихлаа гингүүд аавын дурсах дуу орж ирнэ. Аавын минь ташуур машуур гэдэг. Дандаа зодуулж байсан түүх. Дуу болж хөврөн да. Тэгэл буцаагаар хизээ ирэх гээд байгаа юм бэ. Нэг ирчгээр юм шиг мэдрэмж. Эцэг их нөхцсний дараа байн хадгалагддаг. Нэг л өдөр ороод ирэх юм шиг. Байж байгаа юм шиг. Тэгэл бүтээж эхлэн дээ. Яг тэр чин ихшиндээ мэдэрж байгаа зүрхний цэнийг хөг аялганд хадгалж үлдээд л байгаа үзэгдэл шүү дээ. Дуу энд бүтээгдчихэд байгаа байхгүй. Өрц гурвалжинд. Оюун санаанд биш. Дууг хамгийн түрүүнд бүтээдэг эрхтэн бол зүрх өөрөө байхгүй. Тэр цаглахаанжиж байгаа хэмээг л ямар нэгэн идрүү шилжүүлэхэд л дуу үсчээд байгаа. Хоолон хөвчрөө юу? Чавтас өгчмөр үгүй юу? Тэр нь бол огт хамаагүй. Охно. Тийм учраас дуу хамгийн хүчрхэг зэвсэг байдаг. Зүрхний хэмээр амилдаг учраас. Ягагтгүй хүний амин цэнэгт авч амилсан аялгүй учраас. Үгнээс ч илүү хорц. Оюунаас ч илүү гүн байдаг. За энийг би өөрөө мэдэрсний ч ховид мөн багш шар загнуулсны ч ховид хэлээ гэж. Багшийн үг бол ихэндээ хоосон байсан. Намайг ч дуулал сурах гэж жагаад манай Илдүүлт Баатар намайг нэлээд чангалсан байхгүй юу. Тэгэхэд онлын анхдагчийг ойлгож л байлаа. Гэхдээ тэр хоосон байсан. Дууг болыг зүрхээрээ мэдэрч бүтээх гэж оролдохоор л ойлгодог юм байл. Нөө товшуур бариад нөө сохор юм чин яах юм. Нэг ч ихсэн гялтаах зүйлтэй болъё гэж татдаг л байлаа. За сохор хүний зүрхэн чагнах чадвар бусдаас арай гүн байдаг ч юм. Яаж ийж байгаа мó их нэрхээ сэтгэлийг хөдлөж чадсан та. Зорилтд бус анцаа учраас тэгээд нийхэмшээгүй гэж. Хүн чадахгүйгээд урлагийн талбараас өөрийгөө татдаг надад нэг тааламжтай биш. Уулын чамд дэлхийн хамгийн авуугай хөгжмийн зэмсгийг лоторчи хийгээд өгсөн байхад ч. Чи зүгээр тэрийг илэрхийлж амьдарч байгаа илэрхийлэхгүйгээр дууссан гэдэг л хоёр дэнсэн дээр явцсан юм шиг санагддаг гэж үү. Ухно. ертөнцийн хамгийн хүчрхэг хөгжмийн зэмсэг чамайг амьд байлгадаг. Хуур мэт зорхирчл байдаг, хингэрэг мэт балбатчл байдаг. Бүхий л ихийг гаргах боломжтой, ховдол хэлбэртэй хөгжмийн зэмсэг дотор ч байхад аялгауг мэдэрч чадахгүй хүн гэж юу байх вэ? Аялгауг бүтээж чадахгүй хүн гэж юу байх вэ? Гагцгүй түүнийг бусад зүйл рүү хадгалж байгаа юугүй юу л гэдэг чадамжийн асуудал лондогдоод байгаа юм. Яг хүн болгоны дотор юм аялгаутай байдаг.
Тэгээд хамгийн гол нэг таны хэлдгээр тэрийг ямар хөгжмийн зэмсгээ хэлэх хэл. Тэгээд яг надаас бас хүмүүс аюул их асуудаг. Яг ингээл хөгжим сураад яах вэ? Эсвэл хэцүү юу гэж ингэдэг. Би болохоор бүгдээрэнд нь амархан та нар тэрийг ямар нэгэн хөгжмийг ингээл давтаад авах юм бол тэрийг тэгэл тэргээр нь дамжиж илэрхийлэх. Зүгээр хадгалж сурах юмаа л эзэмшнэ үү гэхээс тийм үү. Бүтээлт нь өөрөө чиний хинхэрцэг чинь хадгалагдаж байгаа шүү дээ. За тэрийгэл мэдрээд сурчих юм бол оюунлагаас өөр ертөнц байдаг. Өөрөөр хэлбэл оюунлагын цэнэг бол харж үзэж сонссон ухамсарлсан үед бүтдэг цэнэг. Зүрх бол ертөнцийн цэнэгт захирагддаг. Тийм учраас аялахуу ертөнцийн цэнэгтэн илүү ойр байдаг юм шүү дээ. Ухах нь. За энэ утгатай яриа байсан уу юу? Гоё яриа байл шүү. Хөгжмөн талаар. За тэгээд мөн хөгшин багшийнхаа сургаалыг өөрийнх нь амьдралын нэг юм нухчаатай хойлоод л ярьлаа да. Тэгээд авах гээхийн ухаанаар хандаарай. Тийм таны ихтэй уртын дууг сонсч зүрхнийхээ хэмийг тайвшруулах боломж. Манай одоо цагтад монголчууд уртын дуу сонсдог. За хүмүүсээс хэцүү. Хизээ сонсох ёстойгоо мэдхүү. Тэрийг мэдхгүй. За жишгэн чи 4 хонны орон зайд нэг нийгмийн хорионд орчоод байна штэ. Тэгээ зүрхний цэнэг чин гадаагаар гэдэг байгаа байдтэй. Одоо тий. Яг одоо сонс. Буцаага тийм үү. Уул харж байгаа юм шиг, ус харж байгаа юм шиг болгоо тайвшруулчихна. Тэгээ хэсэг хугацаанд тайван байна штэ. Чамаг яста нэг оюунлагын хувьд сэлмүүлээд мангаалга хийчих штэ. Төвчээртэй сонсож байгаа. Тэгээ яг таны дүүцээс нэг хэсэг зүрхний цэнэг чин ахиж болиглохгүй ямарваа шалтгаан гарч иртэл. Тэгээд нэг эргий чин ч юм уу, охин чин ч юм уу аяга угаа гингүү дахиад гадаагаараа гэж зүхтах бүчлэгч ийлэн. Тэр болтол тайван байна штэ. Тийм биз. Тэгэхээр яг одоо сэтгэл тавгүй элдв бодолд хийх боломжгүй юмыг сэтгэж байгаа үедээ уртын дуу сонсож байгаа. Жишг нь нэг юм хэд хэдэн одоо нэг заавар өгөөл дөө. Мөнгө олдохгүй санаа буцалж байгаа үед уртын дуу сонсож байгаа. Мөнгөө олдлоо төвчээр чинь хүрнэ гэж байгаа. Тийм үү? Цаас байхгүй ч хэвлэх ажилтай байгаа гэд бодъё л да. Манай дарга. Тэгэх юм бол уртын дуу сонсож байгаа. Цаасаа эвхэрдэл төвчих хугацааг хожиж өгнө. Мөнх хожихгүй ч гэсэн ямар тач одоо таны энэ твдээд байгаа бохимдол бохирдлыг чинь ариусгаад өгч гэнэ. Ухамжтай юу. Тэгэж нэг боломжгүй бага зэрэг хугацааны дараа боломжтой болдог төвг сэтгэлийн үедэн уртын дуу сонсож байгаа. Замын төгжрэлд орохдоо уртын дуу сонсож байгаа. Тий. Тэр чинь угаасаа арилжил таараа штэ хэсэг хугацааны дараа. Тэр үед зүгээр яг их шиглүүн анхааран хандуулаад хүн яаж нармайгаар хоолоогоор хөвчөөр дуу гаргаад байгааг анзаарч байгаа. Тэгэхээр аана бохирдол чинь алга болчихно. Ухамжтай юу? За тэгээ уртын дууг чи янз янзаар үтээд юм да. Хоёлын уртын дуугаас улс төрийн уртын дуу хүртэл янз бүр байдаг. Зөвөө олж сонсоорой. Тийм биз? Тэгээ энэ чинь нөгөө бүтээгхэн хориг байхгүй. Ялангуяа дуу их шиг хөгжим чинь нөгөө хохирлын орон зайг бүтээл учраас хамгийн гэгээлэг бүтээл шүү дээ. Тийм биз? Кино урлаг бол эвгүй. Эвгүй нөхөр хохирлын орон зайтай. Үзээд нийхэмд дээрэн бүтээж болдог. Нийхэмд дайн дэгдүүлж болно. Нийхэмд өстөнг тодорхойлж болно. Тийм болохоор болгоомжтой байхгүй бол энэ эвгүй уран бүтээл байгаа. Зургийн уран бүтээлүүд чинь ер нь тийм талтай шүү дээ. Өстөн болоод ялагчийг тодорхойлчих гээд байдаг. Дуу ихшгийн буюу уянг цорхрааны уран бүтээл бол дэндүү цагаан. Хичнээн гоныг илэрхийлж, хичнээн өстөн тодорхойлж, хичнээн хараал урсгаж байсан ч хамаагүй. Бодрол бодлогошрлын орон зайд ариусж чаддаг. Өстөн тодорхойлдоггүй бүтээл учраас энэ дуу гişгийн талын уран бүтээлчд урд дүүргэгчдэг. Өвгөн би хамгийн сайхан цагаан хүмүүс.
Дээрээс нь үнэхээр модон толгойтой тэнэг хүмүүс гэж боддог. Ягаад гэвэл ялгамжиг гаргахгүй байгаа байхгүй. Сайн муу гэдэг. Сайхан муухай гэдэг. Тэрийг тодорхойлох чинь өөрөө ухаалаг гэдэг шийдвэр чинь шүү дээ. Тийм биз? За нөгөө минутын талицсан уу? За яг тарч байна бол. Намайг нэг минут гэдэг юмар л хавчаад байгаа юм да. Тэрийг нэг харчих юмсан. Яг ямар хавчаар байд юм бол. Би нэг хөөгд гүйжидэг урт богн зүүнүүд гэдэг юм бол. Тэр хүүхний хоёр хөлөө. Тэр хоёр хүүхний хоёр хөлөд ойртоо дэрвэл намайг хөөж идэв шүү. Тэгээ өдөржингөө эргэлдэж идэг хүүхэн байгаа юм. Тэр хүүхэн жаахан эвгүй байлал эзэмшчихвэл намайг хөөж идэв. Одоо болсон. За тэр одоо хэвтцэн. Одоо би гарах ёстой. За. За зөө тоо.